Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 24-р зүйл болон ерөнхий тайлбар 4-ийн хэрэгжилт. Тэгш хамруулах боловсролын хууль эрх зүйн хичээлд тавтаа морилно. Энэхүү хичээл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн олон улсад хэрхэн хэрэгжиж байгааг хяндаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны тухай үзнэ. Суралцагчид 2016 онд хорооноос гаргасан 24-р зүйл болох боловсролд тэгш хамрагдах эрхийн тухай ерөнхий тайлбар 4-ийг нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооны сангаас интернетээс татаж авч уншаарай. 2021 оны 7-р сарын байдлаар 182 улс орн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг сойрхон баталсан. Эдгээр орнуудаас 96 улс нь нэмэлт протокол баталсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц баталсан улс орн бүр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц хоорондын тайлангаа илгээх шаардлагатай байдаг. 2 жилийн дотор дараа нь 4 жил тутамд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн 34-р зүйлийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороог байгуулдаг ба 18 шинжээчээс бүрдсэн бие даасан нэгж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо нь улс бүрийн тайланд хариу өгч хянах ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн заалтуудыг илүү сайн хэрэгжүүлэх талаар тус улсад зөвлөмж өгдөг. Энэхүү бичиг баримтыг ажиглалтын дүгнэлт гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо улс орны тайланг иргэний нийгмийн байгууллагуудаас бэлтгэсэн сүүдрийн тайлантай харьцуулан хянана. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо нь ажиглалтын дүгнэлтээ тухайн улс орн 24-р зүйлийн заалтыг хэрэгжүүлэхэд ямар ахиц дэвшил болон алдаа дутагдал гарсныг үнэлж дүүнэдэг. Мөн улс тус бүрийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн хэрэгжилтийг хэрхэн яаж сайжруулах боломжтой талаар зөвлөмж өгч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн 24-р зүйл болон бусад зүйл заалтад нийцэж байгаа эсхийг баталгаажуулдаг. Тусгай сургууль болон бие болдор мэдрэхүйн бэрхшээлтэй сурагчдыг эмчлэх, хүртээмжтэй байх зэрэг асуудлууд нь улс орнуудын практикт нэлээд ялгаатай байсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн 24-р зүйлд боловсрол тэгш хамруулах олон улсын хүний эрхийг тусгасан байдаг. Өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн сойрхон баталсан улс орнууд 24-р зүйлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд үүрэгтэй бөгөөд энэ нь бүх иргэдээ тэгш хамруулах боловсролын тогтолцооны бүхэл шатанд хамруулах, хүн бүрийн хувь хүний чадварыг бүрэн хөгжүүлэх, нэр төр, өөрийгөө үнэлэх мэдрэмжинд чиглэсэн насан туршийн боловсролыг баталгаажуулах, хүний үндсэн эрх чөлөө ба ялгаатай байдал хүний эрхийг хүндэтгэн бэхжүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн хорооноос 24-р зүйлийн талаар гаргасан хамгийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ бол ерөнхий тайлбар номер 4 болно. Энэхүү тайлбар нь дэлхийн ихэнх улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийг сойрхон баталсны дараа ч сая хөгжлийн бэрхшээлтэй хүүгүүд насанд хүрэгчийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа энэ цаг үед 24-р зүйл ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий тайлбар номер 4-дүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо нь бусад норматив хүрээг авч үздэг. Ерөнхий тайлбар номер 4-дүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол эзэмших эрхийн сэтгчилсэн судалгааг авч үзсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чанартай боловсрол эзэмших нийгмийн хөгжлийн асуудлыг зөвхөн тэгш хамруулах боловсрол хангаж чадна гэж тунхагласан. Түүнчлэн боловсрол эзэмших эрхийг ялгуурлан гадуурхалдаас ангид байх явдлыг баталгаажуулдаг. Ерөнхий тайлбар номер 4-дүгээрт тэгш хамруулах боловсролын мөн чанар хамрах хүрээг тайлбарласан байдаг. Тэгш хамруулах боловсрол нь эцэг их асран хамгаалагчийн бус сурагчийн хувь хүний эрх юм.
Тэгш хамруулах боловсрол нь бүх суралцагчийн нэр төр, бие даасан байдлыг хүндэтгэн хүн бүрийн сайн сайхан байдал чиглэгдэж, хувь хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Тэгш хамруулах боловсрол нь хүний бусад эрхийг хэрэгжүүлэх арга зам болохоос гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө ядуурлаас гаргах, нийгэмдээ бүрэн дүүрэн оролцох арга хэрэгслийг олж авах, мүлжилгөөс хамгаалагдах арга зам болдог. Хүртээмжтэй боловсрол нь хүний хүртээмжтэй нийгмийг бий болгох үндсэн хэрэгсэл юм. Тэгш хамруулах боловсрол нь боловсрол эзэмших эрхэд саад болж буй, саад тодорыг арилгахад чиглэсэн тасралтгүй идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм а. Ерөнхий тайлбар номер 4-р тэгш хамруулахын ялгуурлах, тусгаарлах, нэгтгэхээс ялгагдах ялгааг тусгасан. Тэгш хамруулах боловсрол гэдэг нь боловсролын агуулга, бүтэц, стратеги, сургалтын арга зүй, хандлагад өөрчлөлт, шинжилэлт хийх, бүх насны сурагчид алсын хараа зорилготойгоор үйлчлэхэд тулгарх саад бэрхшээлийг даван туулах, тэгш боломж, оролцоотойгоор суралцах, туршлага хуримтлуулах, тэдний шаардлага, сонголтод нийцсэн орчноор хангах системтэй өөрчлөлтийн үйл явц юм а. Бүтцийн өөрчлөлтийг хийхгүйгээр тухайлбал зохион байгуулалт, хөтөлбөр, багшлах үе болон суралцахуйн өөрчлөлт хийхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг ерөнхий боловсролын ангид оруулах нь тэгш хамруулах боловсролыг бүрдүүлэхгүй. Цаашилбал интеграц хийх нь автоматар тусгаарлахаас тэгш хамруулах руу шилжих баталгаа болохгүй. Ерөнхий тайлбар номер 4-р бүх суралцагчдыг хэрхэн тэгш хамруулах боловсролд хамруулах, сургуульд хамрагдах мөн чанар, хүртээмжтэй байдал, харилцаа холбоо, хангамж, бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшүүлэлт шаардлагатай багш бэлтгэх хэрэгцээг хангах тухай агуулгыг багтаадаг. 24-р зүйл нь зөвхөн төр засгийн байгууллага, олон түвшний хамтын ажиллагааг зохицуулалт, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдийн манлайлалаар хэрэгжинэ. Үүнд бас хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид гэр бүлийн дэмжлэгч хамаарна. Ерөнхий тайлбар номер 4 нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боловсролын зорилгоо биелүүлэхэд нь шаардлагатай, хүртээмжтэй, тохиргоотой, дасан зохицох боломжтой, тэгш хамруулах орчин хэрэгцээтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хөгжлийн бэрхшээлтэй зарим суралцагчдыг ангид суралцах, оролцоход шаардлагатай байр тохиргоо болон өөрчлөлтүүдэд үйлчилгээ, материал, мэдээлэл, үйл ажиллагаа, танхимын сургалтад бүрэн тэгш хүртээмжтэй хамрагдах, түншлэн барилга байгууламж, хөтөлбөр, сургууль руу явах болон буцах тээврийн хэрэгслийн хүртээмж багтана. Үүнээс гадна 24-р зүйлийг орон нутагт хэрэгжүүлэх нь нэн чухал юм а. Үүнд багш, захирал нартай хамтран ажиллах, багш нарыг хангалттай нөөц сургалтаар чадварчуулах, сургалтын хэрэглэгдэхүүн заах арга зүй тохируулан өөрчлөх, шинэ барилга барих, эсвэл одоо байгаа барилгуудыг шинжлэх зэрэг хамарна. 24-р зүйлд нийцсэн дотоодын шинэ хуулиуд түнчлэн одоо байгаа үндэсний дүрм журам, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид бүрийн ерөнхий боловсролын хөтөлбөрт хамрагдах эрхийг хангахад шаардлагатай. Тэгш хамруулах боловсролыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөхөд ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ур чадварыг нийгэм тэр жигтэй хүлээн зөвшөөрөх үед боловсролын систем зайлшгүй өөрчлөгдөж, оюутны хийж чадахгүй зүйлд анхаарлаа хандуулах биш, харин сурагч юу хийж чадах вэ? Түүний зорилгоо хэрэгжүүлэх нь ямар тусламж дэмжлэг хэрэгтэй вэ гэдэгт илүү анхаарна. Энэхүү үйл явцаар дамжуулан сурган хүмүүжүүлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид тэдний гэр бүлтэй хамтран өнөөгийн олон оронд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боломжийг хааж буй хөгжлийн бэрхшээлийг гутаанд оромжлох явдлыг таслан зогсоох болно. Олон 10 жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрэгчдийг
сургуульд төдийгүй нийгэмд хамруулах боломжгүй байсан хандлагыг өөрчлөх, боловсролын тогтолцоог өөрчлөхөд засгийн газар, түншлэн сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид болон тэдний үе тэнгийнхний сэтгэлгээнд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай болно. Та бүхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц батлагдсны 10 жилийн оог тэмдэглэх нь видеог үзэж, илтгэгч нарын өгүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийн үр нөлөө болон одоо хүртэл тулгамдж буй асуудлын талаарх дүн шинжилгээ хийнэ.